Эзний ивэл дүрнүү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчлийн өнөөдрийн шин дугаард тавтай морил. Тавтай морил гэдэг чинь тааламжтай, таатай сайхнаараа тухалж аваарай гэсэн утгатай мэдлэгээний үгстэй. Бид энэ тэнд үйлчилгээний газрын хаалга татангууд ээлдэг, найрсаг хандах угталтын ажилтнууд толгой мэхийн хүндэтгэл үзүүлж нүүр дүрэн мишэл тодруулаад тавтай морилноо гэж хэлдэг. За мөн хавьд зочлоогүй шинэхэн сонихон зочдыг ч гэсэн гэрийн эзэд таатай сайхан хоолны үнэртэйгээр үүднээс тэрэн аваад л энэ мэдлэгийг хэлдэг. Тавтай морилноо гэж. Та үзэж байсан уу үгүй болов амьдралд тавтай морил гэдэг нэртэй телевизийн цуврал гарч байсныг? Эргээд санах нэ залуусын амьдрал тохиолддог янз янзын сорилт бэрхшээл, санаанд оромгүй гинтийн сайхан учрал тохиолыг тэд хэрхэн хүлээн авч хариу үйлдэл үзүүлж байгааг хөнгөн хөгжилтэй харуулсан олон ангид кино байдаг юм. Тэгэхээр тэр киног бодсон ч ер нь хүмүүсийн амьдралд нийтлэхээр тулгардаг асуудал сорилтыг ажиглаад байх нэ. Амьдралд заримдаа нэг их тавтай морилоод тааламжтай, таашаалтайгаар духлаад байхад хэцүү санагдах өдрүүд, үеуд гэж байх юм аа. Энэ амьдралын чинь хаана тэгээд тавтайхан тухлах вүлээ гэж зав зайгүй, тэгсэн хэрнээ завсар чөлөө өгөхгүй хэцүү бэрх даваа нухчаатай амьдралч гэж байх юм. Сонсогч таны хувьд амьдралдаа хэр зэрэг тааламжтай, тавтай сайхнаараа тухалж байна да. Амьдралын агшин хормыг мэдэрч, амьдрал гихчээр энгүүн чөлөөтэй амьсгалж амьдрч чадаж байна уу? Мэдээж харьцангуй ойлголтол доо. Бидний харах өнцгөөс гадна хариулт өгөх өдрийн сэтгэл санааны төлөв байдалч нөлөөлж болох юм. Нэг удаа найзтайгаа хөөрөлдөж байгаад амьдралын утга учир начрын талаар нилээд гүн гүнзгий нэг тийм философик яриа руу гулсаад орчихж үлээ. Тэгсэн найз маань эцээцэд бид бурхнаас энэ дэлхийд төрүүлээд өгөөч гэж гуйгаагүй штэ гэж хэлээ. Нэрэн ч тиймтэй. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр гуйж говшаагүй. Бас хүсэж тэмүүлээгүй хэрн амьдралд гулсаад л яваад орчихсон. Орчлонд хүн болж төрчихсөн та биднийг амьдрал өөртөө тавтай морил гэж хэлээд угтаж авсан л ах. Магадгүй бидний зарим нь амьдралыг тааламжтайа мэдэрч тухлах тухай бодож жамжаагүй. Эсвэл бодол хийгч завдалгүй яваах. Миний хувьд саяхнаас орооцолдсон утасны зангилааг тайлах гээд бас заримдаа учрыг нь олохгүй болохоор шантрас хийгээд л явна. Уруу царайлахдаа уруу царайлаад л. Том жиргүү загнах үедээ том жиргүүхэн аашлаад л явж байна да. Ер нь тэгэхээр манайхан амьдралд яаж тавтай морилох вэ? Тулгарх сайн муу, сайхан муухай бүх хийл зүйлийг яаж таатайя, тааламжтайгаар хүртэх вэ? Хүнд бэрх зүйл нүүрөөд чиглээд эрэхтэй зэрэгцээд л яахлаараа надад энэ бүхэн тохиолддог үлээ? Яагаад заавал би гэж хошуу унжуулж тэрний энэний амьдралтай өөрийгөө жишиж зөөрлөж духгүй дээрээ улам таагүй болдог шүү дээ. Би ч заримдаа бууж өхийн наагуур хэм болно. Магадгүй танд ч гэсэн шантарч шалдаа буумаар санагдах үе байдаг бол та ганцаараа биш шүү. Улаан тэнгисээс цааш үйлчлэлийн маань нэгэн зорилго бол яг энэ цөмөрхийд зогсож цоорхойг битүүлж бөглөх явдал юм. Саяхан нэг хичээлд сууж байхад багш маань амьдрал асуудлаар дүүрэн. Гэхдээ яадаг юм? Шийдээд өг гэж асуудлыг өгсөн гэж харуул шийдээд л явчмаар санагдаж байгаа биз гэж хэлж илээ. Саад бэрхшээлд ч гэсэн таатай, тааламжтай хандна гэдэг насны бас ухааны цараатай холбоогүй баг. Харин сэтгэлийн төлөвшлийн асуудал юм шигэ. Тэгвэл яаж сэтгэлгээгээ өөрчилж, сэтгэлээ төвшөтгөж, төлөвшөлд нэг алхам ойртох вэ? Хариултыг нь хэлэхээс өмнө эмээ ач хүү хоёрын хөвгчлөлтэй яриа санаанд ороод би танд ярьж өгье.
Хотын хүү хөдөө өвөөгийн дөө зуссан анхны жилийн ийм нэгэн паян юм. Хүү өглөө жигтэйхэн үлсэж сэрээд "Эмээ, би үлсэж байна" гэтэл имэн. "Тараг идэ, миний хүү" гэж. Хэсэг байж байгаад үдийн алдад хүүгийн ам жигтэйхэн цангаад эмээгээсээ "Эмээ, цангаад байна" гэсэн чин имэн. "Тараг оо, миний хүү" гэж. Үдэс ширгэн дээр тоглож байгаад ялаа шумууланд хатгуулаад эмээдээ үзүүлтэл "Тараг дүрхчихээ, миний хүү" гэж. Нэг зуныг тараг идэж, тараг ууж, тараг дүрхэж өнгөрөөсөн хүүгээ авахаар хотоос ирсэн аав ээж нь божин боруулсан хүүгээ өхөөртөхөд имэн. "Тараг дүрхээд хонуулчихоо, дорхноо цайчхан" гэсэн гэдэг. Сэтгэлгээгээ өөрчилж сэтгэлээ дэвшигдэх арга чаргын тухайд хариулт нь мэдээж тараг биш. Би ч гэсэн мэдгүй л байна. Харин тарагны жишээгээр бүх хариулт бичээст байгаа гэсэн итгэлээр Библийн хамтдаа нээцгээе. Дуулал 10 дугаар бүлэг. Эзэн, та яагаад тэртээ хол зогсно вэ? Бэрх цагт та яагаад нуугдна вэ? Бардам зангаараа гин буруутан нь зүдэрсэн хүнийг улангасан хөөж байна. Сэтсэн мэхэнд нь өөрсдийг нь унгаагаач. Хорон муу хүн хүсэл тачаалаараа сайрхдаг. Шунхай хүн эзнийг хараан үл ойшоодог. Буруу явдалт хүн бардам нүүрэлдэг. Бурхныг ис хайдаг. Бүхий л бодол санаанд нь бурхан байдаггүй аж. Түүний зам ямагт батвих байж. Таны шийтгэлүүд өндөрт. Тэдний хараанаас гадуур байх юм да. Бүх дайснуудаа тэр доромжилдаг агаад дотор сэтгэлдээ тэрээр би огт ганхахгүй. Үеэс үед зовлон бэрхшээлтэй учрахгүй гэдэг. Тэдний аманд хараал, ов мэх, дарамтлал дүүрэн, тэдний хилэнд төвөг садаа ёс бус нь байдаг. Тэрээр тосгодын хаваар бүгэж далтхан газруудад гимгүү хүнийг алдаг. Нүд нь ядуу хүнийг нууцхан хайж байдаг. Арслан нүхэндээ мираадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг. Ядарсан нэгнийг барихаар тэрээр хүлээн хэвтдэг. Тэгээд ядарсан нэгнийг торондоо оруулж барьдаг. Тэд мираан атийн хэвтдэг бөгөөд ядуучууд түүний хүчирхийлэлд ундаг. Тэгээд дотроо бурхан мартсан, тэр нүрээ нуусан хизээч үүнийг харахгүй гэдэг. Эзэн босооч, бурхан мутраа өргөөч, ядуусыг бүү мартаач. Бурхныг юунд буруут нь харааж дотроо та буцаж нэхэхгүй гэдэг вэ? Харин та харж л байдаг. Зовлон зүдүүр уур ундууцлыг ажиж байдаг. Та мутраараа сунган тусалдаг тул ядуу хүн танд найддаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ. Буруу гүйлдэгч ба ёрмууг хийгчдийн гарыг хугалж, юу ч олохгүй болтлоо гин бурууг нь хайн илрүүлээч. Эзэн үрд мөнхөд хаан юм. Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ. Эзэн та даруу хүний хүсэлтийг сонсдог тул зүрхийг нь батжуулж чихээ тавин сонсооч. Эцэггүй хүмүүс үнчдийг та өмгөөлөөч. Энэ дэлхийн хүмүүс дахиж сүрдүүлэхгүй болгооч. Дуулал 11-р бүлэг. Эзэн дотор би хорогдно. Уулын зүг шувуу шиг зүгтгэж та нар яаж хэлж чадна вэ? Харагтун хар санаатнууд нумаа хөвчөлж сумаа тавихаар зэхэж байгаа нь зөв шудраг зүрхтэй нэгэн рүү харанхуйд харуулахын тулд аж. Хэрв суйрууд устгагдвал зөв шудраг нэгэн юу хийж чадах вэ? Эзэн ариун сүмдээ байна. Эзний сэнти тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, түүний харц хүмүүнийг шалгадаг. Зөвтийг хийгээд буруутыг эзэн шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг түүний сэтгэл үзэн яддаг. Буруу гүйлтгчдийн дээр тэрээр өрөх буулгах бөгөөд гал, хөхөр ба түлэх салхи тэдний аягны хувь хишиг болох юм. Эзэн зөвхт тэрээр зөв үйлдэлд дуртай. Шудраг хүн түүний царайг харах болно. Дуулал 12 дугаар бүлэг. Туслаач эзэн, итгэмжит хүмүүн үгүй болжээ. Итгэлт хүмүүс хүний хөвгүүдийн дунд алга болж. Тэд бие биедээ худал хэлж зусардагч уруулаараа хоёр санаа гарган ярьдаг. Бүх зусардагч уруулыг сайрхан яригч хэлийг эзэн таслах болтугай. Тэд бид хэлээрээ ялна. Уруул маань биднийг хэн биднийг захирах юм бэ гэжээ.
Эзэн сул доройн дарлагдал гачигдхсдийн ёолох дуунаас болж би босож хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина гэдэг. Шавар хайлуурт тунгаагдж долоо тунгаасан мөнгө мэт эзний амлалт цэвэр юм. Эзэн та тэд нарыг хамгаална. Идүүгээ үеийнхнээс та тэд нарыг мөнхөд хамгаална. Овлоггүй этгээдүүд хүмүүсийн дунд өргөмжлөгдөхөд олиггүй хүмүүс эргэн тойронд нь явдаг. Дуулал 13 дугаар бүлэг. Эзэн хэдий болтол юм бэ? Та намайг үрд мартах юм уу? Хэдий болтол та надаас нүрээ нуух юм бэ? Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж бүхий л өдөржин зүрхээрээ зовх юм бэ? Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ? Эзэн бурхан минь тунгаан бодож надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойрсож, дайсан минь ч би түүнийг ялан дийлсэн гэж хэлнэ. Намайг ганхах үед өстнүүд минь ч баярлах болно. Харин би хайр инрэлт тань итгэсэн. Зүрх минь таны авралт баясах болно. Надад өгөөмөр хандсан эзэнд би дуулна. Амен. Яг загтансан газар маажлаа гэдэг шиг цагаа онсон мэрэгэн үг байлаа. Амьдрал юм болохоор зүсэн зүйлийн сайн муу, саад сорилт бэрхшээл ёозороо тохионоо. Тэр бүрийд бидний ой тойнд ордог хамгийн анхны бодол мэдрэмж бол Бурхан намайг асуудалд орох үед холоо очиж зогсчихдог. Тэг бэрх цаг болоход тэр өөрөө биднээс нуугддаг гэх ойлголт. Гэхдээ юмс буцаад сайжрах тал руугаа эргэх үед бид өөрсдийгөө яллаж өмнө нь бодсон тэр бодол мэдрэмжэндээ өөрсдийгөө буруутгадаг. Йоо, та намайг мартлаа гэж юу? Та хэдий хүртэл нүрээ нуух юм бэ гэж бодсон мөч бүрийнхээ төлөө шаналж ичдэг. Яг л Бурханы нүрийг дахиад яаж харнаа гэсэн юм шиг аягалдаг шүү дээ. Гэхдээ түр хүлээгээрэй. Та ганцаараа тэгж бодоод ичхүүртэй бодлоосоо болж өөрийгөө буруутгаж байгаа юм шээ. Бүх хүн тэгж бодож дараа нь ичингүүрч хамаг булчнанд чангардаг юм. Бидний сая уншсан дуулал дээр Давид хаан нөгөө итгэлийн баатар, туйлбартай, тууштай байдлын, итгэмжит зангийн үлгэр дуурал болсон нөгөө Давид шүү дээ. Бурхан түүнийг юу гэж хэлсэн гэж? Миний хүслийг биелүүлэх, миний зүрх сэтгэлийн дагуух хүн Есийн хүү Давид гэж магтаж байсан. Ямар гайхамшигтэй төгс төгөлдөр гэрчлэл тодорхойлолт вэ? Гэтэл нөгөө хүслийг нь биелүүлж Бурханы зүрх сэтгэлтэй нийцсэн тэр хүн нь дуулал 13 дугаар бүлгийн 1-2 дээр юу гэж хэлсэн гэж? Эзэн, хэдий болтол юм бэ? Та намайг үрд мартах юм уу? Хэдий болтол та надаас нүрээ нуух юм бэ? Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж бүхий л өдөржин зүрхээрээ зовх юм бэ гэж залбирсан. Давид худлаа баашилсан юм уу? Эсвэл дуулал худлаа баахан хоосон цэцэрхэл гойчилсан яруу найргийн цуглуулга юм уу? Тийм шахаа. Давид янгуучлаагүй. Бас дуулалж хоосон найраглал төдийхөн биш. Давидын туулсан зовлон бэрхшээлийг бид хаад ном, шашил номоос бэлхнээ уншиж болно. Тэр дээр нь тавигдсан удирдлага тэргүүнэ гэж санж явсан өмнөх үеийн хаанда өчнөө жил мөшгөн хөөгдөж, дайснуудынхаа олз болохоо шахаж, дайн тулаан тагал өвчин нэрвэгдсэн ард түмнээ хүнд бэрх тэр цагт хөтлөн удирдахын он жилүүдийг өнгөрөөсөн. Тэр үтхийг л төрсөн хүүхэддээ хүртэл мөр даран мөшгүүлж үр хүүхдүүдээ алдахын энэлэл шаналлыг мэдэрсэн хүн шүү дээ. Ийм хүчээр зовлон туулж байхдаа Давидэд Бурхан өөрийг нь ор мартаж орхиж, онх ёнх сэтгэлийг нь сэндийлээд сийчээд хайчихсан юм шиг тийм л мэдрэмжтэй тулсан. Тэгэхээр дотор байгаа мэдрэмж тавгүйцлээ Бурханд уудалсан нь Давидын хамгийн том зөвтгөл бас зөвхт үйлдэл нь байсан болов. Тэр Бурханаасаа бүр нүүр буруулаад, Бурханаа хараагаад доромжлоод дуусаагүй. Тэгвэл бид дуулал номыг унших тэр үтхийг л Бурхан Библийн 66 номын нэгээр дуулалыг сонгогчгүй байх байсан. Тэр өөртөө бас Бурханд үнэн байсан хэрэг. Тусламж хинээс хаанаас ирдгийг Давид бие сэтгэлээрээ мэддэг байсан.
бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Ханаас надад ирэх вэ? Тэнгэр хол газар хатуу уюутэй би зөвхөн суугаа зөвхөн эзний хүлээн. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Тэр үргэлэхгүй урд сайхан хамгаалдаг. Тэр үргэлэхгүй урд сайхан хамгаалдаг. Тэр үргэлэхгүй урд сайхан хамгаалдаг. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч арслан хуурах айн ба үнэн зам зөвхөн эзнээс ирнэ. Хэрэгтэй цагт бидэнд тохирох тусламжийг илгээж байдаг. Бурханд бүх алдар магтаал нь байх болтугай. Амен. Заримдаа бидэнд ийм нэг мэдрэмж төрдөг. Хүмүүсийн дунд ганцаараа үлдчихсэн юм шиг. Бүх зүйлээ өөрөө л үүрээд яваад байх юм шиг. Гэхдээ юу гэж? Эзэн та намайг үрд мартах юм уу гэж залбирч, орь дууга өргөсөн Давидын энэ дуулал юу гэж төгсөж байгааг ахаад нэг харцгаая. Харин би хайр инрэлт тань итгэсэн. Зүрх минь таны авралд баясах болно. Би эзэнд дуулна. Тэр надад өгөөмөр хандсан билээ гэж. Сонирхолтой байгаа биз? Тэгж их зовлон шаналл дарамттайгаар ихэлсэн дуулал ингэж ийм ингүүн өөдрөгөөр төгснө гэдэг. Хэдий болтол намайг мартах юм бэ? Ингээд үрд мартчих юм уу? Хэдий болтол сэтгэлтэйгээ би ярих юм бэ гэдэл. Нэг талаар хүлээх хэцүү. Яг үнэндээ ямар нэг юм туулгаад дунд нь явж байхад тэрийг процессорлоод гялс ойлгоод түргэн маневр хийх тийм ч амархан биш. Израильчууд улаан тэнгисийн цаана туулж барамгүй санагдах тэр их зүйлийг гítэлж явахдаа хэдий болтол хизээ болтол вэ гэж бурхан өөд ордуу тавьж байсан тах. Цүлийг туулж үзээгүй л дээ би. Говьд ч тийм удаан хугацаагаар байж үзээгүй.
Гэтэ дөсөөлөхөд л нэг тийм хуурай, халуун салхи, нүүр нүдгүү балбаад л тэгснээ салхины ирчлээнд нь элсний ширхэг хамар руу ороод л хуурай хагассан газар болохоор нэг дороо тойроод л яваад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөх байх. Гэхдээ юу гэж Бурхны цаг хүний хүсэн хүлээсэн цагаас хавгүй дээр гэдгийг ойлговол хүлээх нь ч заримдаа тайвшрал болж болох юм. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөх гэж байна. Хамтдаа талархаж бас бидний өмнө байгаа амь амьдрал, ажил үйлсээ эзэнд даатгаж залбирая. Үргэлж бидний дэргэд байна гэж амлаж биднийг ганцааран маань үлдээгээгүй эзэн минь ээ. Таньда буй бүхнийхээ төлөө талархъя. Та үгээрээ, сүнсээрээ, оршихуугаараа бас хүмүүсээрээ хань бараа болж хамт байдагт баярлалаа аваа. Амьдралд тавтай, тухтай морилж, амьдралыг таашаалан амьдрахад минь бидэнд туслаач гэж гуйж байна. Тэгэхгүй бол бид яг л учрах саад бэрхшээл бидэнд тохиолдох ёсгүй байсан юм шиг аашилж, асуудлыг шийдээд л өнгөрөхийн оронд тойрч, халирч, зугтсаар байгаад хамаг тэнхээ тамираа бараад байна. Бас Бурхан хүнд хэцүү өдрүүдэд бид мэдрэмжээ нуулгүйгээр таньдаа уудлахад та хүлцэж, та хамгийн сайнаар ойлгож, тэгээд итгэмжид сайн үгээрээ хариу барьж, аргадаж, айдуу зөөлөн ханддагт баярлалаа Бурхан минь. Бид ирээдүгөө ам амьдралаа буй бүхнээ таньдаа даатгаж, асуудлын ард нь гарах, зөвхт байсаар үлдэх тэр хүчийг гуйж, эзэн Есүсийнхээ нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.